Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Сүүлчийн өдөр нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх барааттан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа Ариг банк болон Монголдо шинжилэгдлээ Skytel компани ивэнттэйг ажиллаж байна. За студид хөтлөгч Зандаа Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэндэрхий. За өдөр мэнд. Америкийн сэтгэл зүйч Джеймс Кафманы 2001 онд томьёолон гаргасан Сильвия Платын нөлөө гэдэг нэг үзэгдэл байд юм байна. Түүний тодорхойлсноор юм яруу найрагч хүмүүс байна шүү дээ. Бусад бүтээлч хүмүүсийг бодвол одоо зураач, жүжигчин, дуучин гэдэг ч юм уу те. Гэтэл зөвхөн яруу найрагчид бусад бүтээлч хүмүүсийг бодохоор сэтгцийн өвчин эмгэгт илүү өртөмтгий байдаг гинэ. Ямар сонирхолтой яруу найрагч нар. Ялангуяа эмэгтэй яруу найрагчид нь бүр бусад ялц салбарын эмэгтэйчүүдээс бүр илүү бүр одоо үгийн урлагийн бусад төрлөөр төөрөгдөг эмэгтэйчүүдээс ч илүүгээр сэтгэл готролд ордог. Төдий хэрээрээ амиа хорлох эрсдэл маш өндөр гэдэг гэж байна. Сонирхолтой. Тэгэд үүнийг Сильвия Платын нөлөө гэдэг юм. Энэ нөгөө сэтгэл зүйч Кафман ингэсэн ба мөн эмэгтэй яруу найрагчдын тэр сэтгэл түгших эмгэг согтуурлах ундаа мансууруулах бодис донтох эмгэг хоолны дур өөрчлөгдөх эмгээр тэр өвчлөх магадлалыг эрэгтэй найрагчдынхаас бүр 2 дахин өндөр гэсэн тооцоо гаргасан байна. Тэгэхээр энийг баталгаажуулах хэрэгтэй шүү дээ. Кентаки их сургуулийн сэтгэл судлалын танхим, Техасын их сургуулийн харьяа сэтгцийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн зэрэг газрууд энэ судалгааг үнэхээр тийм байна гэд баталсан. Баах эмэгтэй найрагч тэгэхээр чинь те сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байх магадaltaй гэсэн нэг юм ард нь явж байгаа гэсэн үг болчихлоо шүү дээ. Маш хүнд те. Гэхдээ одоо яг Сильвия Платыг bipolar disorder буюу хоёр тул сэтгцийн эмгээр нь бүр насан туршдаа шаналсан. Түүний зохиолч, яруу найрагч байсан сэтгцийн эрүүл мэндтэй бүр ямар ч хамаагүй гэж үздэг хүмүүс байдаг. Гэхдээ тэгэхээр Сильвия Плат гэж тэгвэл чухам хэн бэ? Өнөөдөр тэр талаар ярилцъя. Ер нь амиа твтсэн хэдэн 10 зохиолч, яруу найрагчдаас сэтгэл зүйчд яагаад чухам яг Сильвия Платыг л онцолж тэр бүтээл сэтгэлгээтэй хүмүүсийн сэтгэлийн эмгэг зөвөрийг яагаад яг түүний нэрээр нэрлэх болов гэдэг энэ асуулт гарч ирж байгаа тийм. За тэгэхээр Сильвия Плат гэдэг энэ бүсгүй бол 1932 онд Массачусетсын Бостон хотод Скэтэн гэрмэлд мэндэлсэн ба. Скэтэн гэдэг нь аав нь герман төрж өссөн залуудаа Америкт цаалжилж ирсэн тийм зохиолч, биологч, шавь судлаач эрдэмтэн үе. Ээж нь болохоор Австри гаралтай, мөн л өндөр дээд босролтой Бостоныг сургуульд анаахын одоо хичээл заадаг бүр туслах профессор байна. Дээр нь бүр утга зохиол түүхийн асар өндөр мэдлэгтэй ээж нь. Тэгэхээр ийм болохоор Сильвия болохоор номтой ойр өсөж сурлаараа толгой зогсон хар багасаал авиас бэлгэн тодорсон хүүхэд байсан ба. За Сильвия гэдэг энэ жоохоо охин те анхны хідэн шүлгэн түүнийг бүр 8хан настай байх сонин хөвлөлт хөвлөгжижсэн. Гэхдээ үргэлж нөгөө гоц гой дохин гэж үнэлүүлэх нь энэ жаахан охины сэтгэл зүйд айжмдаа сөргөөр нөлөөлж эхэлсэн ба. Энэ нөгөө өөртөө хит өндөр шалгуур тавих. Юм бүхнийг үргэлж нөгөө өөгөө төгс хийж гүйцэтгэх гэсэн бараг л тийм улаар л донтолт руу хөтөлсөн ба. Хит номын хахир хатуу үр хөвгүүдтэй хүүтэн хөндий харилцаатай тэр ээж аав нь үүнд нь нэмэр болохоос бүр нэрмээс болсон. Ингээд Сильвиагийн аав гэтэл нөгөө Отто Плат 1940 онд охиноо 8 настай байхад чихрийн шижин хүндэрснээс гинэт өөдөлдсөн. Ингээд ирээдүйн яруу найрагч охинд мөн л асар хүндэрч туссан ба. Энэ мэд хүчин зүйлээс болоод Сильвия бүр өсвөр настайгаас л эхлэн үе үе нөгөө сэтгэлээр унаж шаналх болсон. Ингээд 53 онд 20 настайдаа нойрны юм уугаад амиа юутих завцсан ба. Сильвия Плат. Харамсалтай нь энэ нь амиа хорлох гэсэн түүний эцсийн орлого биш. Сильвия Массачусетс одоо мужийнхаа эмэгтэйчүүдийн тэр урлагийн коллежийг тэ одоо Смит гэдэг коллеж байдаг. Түүнийг Английн уран зохиолоор дүүргэсэн ба. Тэгчээ 55 онд 23 настайдаа бүр Английн Кембриж их сургуулийн харьяа Ньюнем коллежид одоо Фулбрайтын тэтгэлгээр суралцсан юм байна л да. Ингээд Англид ирсэн. Тэгсэн энэ түүний амьдралыг бүр олон талаар өөрчилсөн ба. Сильвия яг Англид л жинхэнэ яруу найрагчийн дүр төрх. Тэнд дуу хоолой болж энэ л яг яруу найрагч нөхөр Тед Хьюзтэйгээ танилцж байгаа. Тед Хьюз болохоор
Өөрөөс нь ердөө хоёр ах хэдий ч гэсэн хэдийнэ уран зохиолын хүрээлэл бүр танигдсан, байр суурь олцсон тийм их алдартай яруу найрч байсан. 25 настай ихт. Ингээд танилцсанаасаа тэд ердөө 4 сарын дараа 1956 оны 6 дугаар сард гэрэлсэн Сильвия Тет 2 одоо ухаан өрн дахны уран зохиолын ертөнцид нөгөө Жан-Пол Сартр, Симоне де Бовуар хоёрын дараа яригдах хэмжээний тийм алдар цуутай гэр бүл болж байгаа. Хоёулын яруу найрч. Ингээд тэд 60 онд охинтой, 62 онд хүүтэй болж. Энэ хугацаанд нэг хэсэгт Америкт амьдарсан ч гэсэн охиноо төрхөөс өмнө 1959 оны сүүлээр тэд Англид сууршаар нэг мөсөн бүр эргэж ирсэн байна. За ингээд яруу найрагч хос завсаргүй бүтээж туурвж. Сильвия Плат бол эд бишиж байхдаа л бүр намжиллын яруу найраг гэдэг тийм төрөл жанрыг хөгжүүлсэн гол яруу найрагч нэгээр нэрлэгдэх болсон юм байна л д. Ингээд түүний нөгөө 1963 оны ихэр нас барахын өмнөхийн өвлөөс нэг цор ганц ормаан ба шилмэн бүрхүүлд ор гэдэг ормаа. Энэ ном нь сэтгэл гутралыг яг үнэн бодитоор харуулсан орчин цагийн анхны томоохон бүтээлийн нэг тооцогддог. Харин түүний шүлгийн төврүүд нь хожмоо болохоор ихэд алдарч нөгөө сая хүний ширээний ном болсон. Сильвия Плат өөрөө бас Америкийн тэр феминист хөдөлгөөний оюун санааны манлайлагчдын нэг. Энэ нөгөө түүний шүлэг найраг ихэнхдээ нөгөө их хүн байх, эмэгтэй хүн байхын хажуугаар оюунлаг нэгэн байхын мөнхийн зөрчилдөөний тухай өгүүлсэн байдаг. Мөн ингээд цочирч гэж хэлж болохоор ил цагаан, шулуун шудраг үгтэй, адилтгал зүүрлэл нь бүр тийм нэг этгээд өвөрмөц байдагтай холбоотой. 1960-аад оны сүүлээр буюу нас барсныхан дараах хэдэн жилд түүн шиг алдартай яруу найрагч бүр англи хэлд ертөнцид өөр нэгч байгааг гэж байгаа шүү дээ. Хэдэн жилдээ. Гэвч сэтгэл гутрал нь энэ онцгой найрагчийг 30 настайд намын авч чадсан. Сильвия 1962 оны 6 дугаар сард амьдралдаа 2 дахь удаа амиа оролдох гэж оролж. Энэ удаад тэр яасан гэхээр машиныхаа жолоог албаар мушгаад автосл гаргасан ба. Тэгээ энэ явдлаасаа сарын дараа Сильвия нөхрөө өөр эмэгтэйтэй учир ургуулж гэр бүлээс гадуур харилцаатай болсныг мэдсэн. Угаасаа сэтгэл готролтой бүсгүй те энэ бүр хүн цогт болно шүү дээ. Ингээд 62 оны 9 дугаар сард буюу Сильвиаг амиа юутгэхээс 5 сарын өмнө тэд хоёр тийш болоод тус тустай амьдарч эхэлж. Сильвия хоёр хүүхдээ аваад 62 оны 12 дугаар сард Лондоны Фицрой гудамд нэг ингээ байранд нүүрж орж байгаа юм л да. Тэгсэн чинь тэр нэг түрээсэлж 5 жилийн хугацаатай тэр байрыг түрээсэлж. Тэгтэл энэ байранд нь хэн амьдарч байсан гэхээр Ирландын нэрт яруу найрагч Нобелийн шагналд Уильям Батлер Йейтсийн тэр амьдарч байсан орон сууцгаахгүй. Тэгэхээр Сильвия үүнийг сайнны төхөө гэж үзэж бүр маш их бэлгшээж орсон байгаа болно. Гэтэ гоё штэ тий өөрөө яруу найрагч. Тэгтэл нэг түрээсийн байранд орсон чинь энэ байранд урд нь Нобелийн шагналд яруу найрагч амьдарч байсан гэхээр тэгсэн санаа сэтгэл нэг л дээрдэжхгүй. Нас барахаас сарын өмнө буюу 63 оны 1-р сард Сильвия хувийн эмч Джон Хордертой уулзж байгаа байхгүй. Тэгэхдээ сүүлийн 6-7 сар миний сэтгэл санаа таагүй байна тий. Өдөр тутмын ахуй амьдралдаа би бүр улам түүрдэх боллоо. Сайн ч унтж чадахгүй. Хэдхэн сарын дотор би 9 кг турчглаа. Надад ер нь амиа югүйдэх хүсэл бүр ингээд надаас салахгүй байна. Би бүр энийг бүр яагаад болж чадахгүй байна. Энэ амиа югүйдэх бодол намайг бүр дагаад байна гэдэг. Ингээд хамаг зовлонгоо нэг эмчтэй тоочж. Тэгсэн Хордер эмч түүнийг хоёр жоох хүүхдтэй байгааг нь бодолцоод депрессний эсрэг юм бичиж өгөхөөс гадна өдөр бүр ер нь гэрт чинь ингээд очиж хандаж байя те шаардлагатай үед бүр гэрт чинь бүр байрлах совлогч хүртэл би олж өгье гэд тэгсэн ба. Энд чинь маш хүнд нөгөө болцсон гэдгийг эмч ойлгоцсон байхгүй. Байнгын хяналтанд байх хэвээр ч шиг болчихлоо. Яаж яагаад энэ нөгөө 62-оос 63 оны энэ өвөл Британий түүхэнд хамгийн нөгөө хүүтэй өвөл. Тухайн үед мэрэгжлийн ус бүр ингэж ярьжсэн. Энэ жилийн өвөл энэ хүүтэнтэй сүүлийн 150 жил тохиолдоогүй их хүүтэй өвөл байна гэж ярьжсэн ба. Тэгэхээр цочор хүүтэрлээс болоод Лондоны бүр ихэнх дүүрэгт дулааны шугам сүлжээ хөлдсөн. Тог цахилгаан ч ойр ойрхон тасардсан. Тэ? Тэгэхээр Сильвиагийн гэр нь хийн зуухнаас өөр цахилгаан дулааны их үүсрэг болсон. Нэрмэд нөгөө хоёр хүүхэд нь хүүтнээс болоод байнга шахам өвдөн штэ ингээрч. Уц харилцуурч бүр ажиллахаа болсон. Ингээд энэ чинь бүр өстой тэ нэг унахаар 7 бүтрэн гэдэг шиг юм болж байгаа. Нэг бүтрэхээр амьдралынхын сүүлийн хэдэн сар Сильвиатай ойр татна харилцсан ганцхан л хүн байсан ба. Гэтэ нөгөө эмчийг тооцохгүй ш. Тэр нь өмнөд Африк гаралтай Британий зохиолч эмэгтэй бас л зохиолч Жилиан Бекер гэдэг эмэгтэй.
хэдийгээр нөгөө эмч сувлагч нь одоо Сильвиатай ойрхон холбоо барьж тэ сэтгэл тавьж байсан ч гэсэн яг найз нөхрийн хувьд ганцхан Бекер Сильвиатай уулзч учирсан баг. Тиймээс тэр Сильвиагийн сүүлчийн өдрүүдийн гол гэрчин болсон. Тэгэд Жилен Бекер яасан гэхээр эн чинь 63 онд одоо Америк үтгсэн Сильвиагийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд 40 жилийн дараа буюу 2003 онд Бекер нэг ном бичсэн. Тэр нь Шантарх үе. Сильвия Платийн сүүлчийн өдөр гэдэг ийм ном хэлсэн. Тэгэхээр энэ номын хэсгээс яг хэвлээ сонирхой хамтран ажиллаж танилцуулаад. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк ажиллаж байна. 5 тэрбум хүртэлх бараадтан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа юм байна. Тэгэхээр Ариг банкны энэхүү зээл нь бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний эргэлтийг дэмжих, эргэлтийн мөнгө гэдэг хамгийн чухал бас эхлэл байдаг. Тэгээ санхүүгийн хэрэгцээг хурдан шийдэх боломжийг олох зорилготой. За зээлийн хэмжээний хувьд бол борлуулалтын орлогын 80% хүртэлх байж болно. За давуу талууд гэвэл түргэн шуурхай, барьцаагүй гэдэг бас тий. Тэг гоё энэ нэрээ эн чинь бүр 5 тэрбум хүртэл гэж байна. Тэгэхээр чин 50 саяг, 500 саяг 1 тэрбумыг зээлж болно гэсэн үг тийм. Тэгэхээр энэ зээл гэдэг бол өстой үнэхэр хэрэгтэй. Маахан нөгөө өртөөхөн өдөлдгөө гэж нэг буруу нэг юунаас болоод нэг тий зүүр үгнээс болоод тэр үгээ бид нар бас буруу ойлгодгоос болоод юу яцтай нэг өөр авахаас их айдаг тийм арт хүн болсон. Гэтэл бизнесийг нэг зээл авна л гэсэн үг мэл л шүү дээ. Бизнесээ улам өргөжүүлнэ. Тэгэл ер нь бол тий зээл аваад тэгээд их юу сахилга бацтай байх юм бол тэгэл төлчдөг юм л шүү дээ. За тэгээд уяат нөхцлөөр тавх маань авах боломжтой. Тэгэхээр Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон ажиллаж байгаа. За энэ хүрээнд ханган нийлүүлэгчтэй зориулан үл хөдлөх барьцаалахгүйгээр 5 тэрбум хүртэлх зээлийг олгож гэлсэн байна. Тэгээ бас нэг гоё юм нь 24 цагийн турш та бүхэн маань 70 10 техник гэсэн дугаараар шууд холбогдоод те шийдвэрээ гаргасан тэр мөчтэй ч юм уу те зээл авах боломжтой байна. Тэгэхээр Facebook дээр та бүхэн Ариг банк ЦГМН гэж латинаар бичээрэй. За мөн Ариг банк ЦГМН сайт руу орох боломжтой. За Эрдэнэт дархан Баян хонгор болон Улаанбаатар хотод салбаруудаар үйлчлэх боломжтой. Тэгээ худалдааны салбарын дэмжигч Ариг банк маань ивэнтдгээ ажиллаж байна. Тэгээ танаа хамт олонд их баярлалаа. За ингээд нөгөө Жилен Бекерийн нөгөө Сильвия Платийн сүүлчийн өдрүүд гэдэг номын хэсгээс одоо сонирхол. 2 дугаар сарын тэр нэгэн жихэн өдөр Сильвия маад 2 хүүхэдтэйгээ ирсэн юм а. Манайх тэгэхэд Лондоны Ислингтон дүүрэгдэх Маунтфорт нэртэй хавирган саран хэлбэртэй тийм гудамжинд байсан. Түрүүхэн нь тэр манайх руу залгаж ирж байгаагаа дуулсан болохоор би түүнийг гэртээ хүлээжлээ. Сильвия бүр дуу муутай их л цонхгөр харагдаж байж билээ. Орж ирэмгцэл тэр хөвтмээр байна гэд зочны өрөөний маань буудан дээр унаад гисэн. Би ихтэй үнд ногт гайхаагүй. Түүнтэй би 1962 оны 10 дугаар сард түүнийг яруу найрагч нөхөр Тэд Хьюзесээс салаад удааг байхад нь би танилцсан. Тэр бүх хугацаанд Сильвия үргэлжил сэтгэл дундуур нэг л шаналгаатай байсан учраас тийм байр байдал надад нэг хачин жигтэй санагдахаа хэдийнэ болчихсон байсан. Би түүнийг үнэн сэтгэлээс өрөвдөж байлаа. Басгүй бүр авиас бэлгийн гайхан биширч битүүхэндээ түнд цаахнаар хатаархдаг байлаа. Бидний ойр дотн байсан өдөр хоногуд байнга инээд наргантай байгаагүй ч гэсэн түүнтэй байхдаа би их л дуртай байсан. Бид шүлэг найраг, ном зохиол, хүүхэд чуухад, харчууд гэд их ч юм ярина. Манай нөхөр Жэри манж түүнд онцгой хүндэтгэлтэй ханддаг. За ингээ Сильвиаг би дээд давхар том охиныхоо өрөөнд орууллаа. Харин нөхөр маань ханиацтай хажууханд унтлахын том өрөөнд унтчихлаа. Сильвия, охин Фреда, хүү Никлас хоёрыг нь би баг охинтойгоо тоглуулахаар доод давхар руу буулгаад ээжийг нь жаахан ч гэсэн унтуулж амрахыг бодсон юм. Ник баг охинтой минь насаар ойролцоо дөнгөж ой гарантай. Харин охин нь 3 шахаж байв. Сильвия харин унтаж чалаагүй ганц 2 цаг хажуулдаад л бидэн дээр буугаад ирлээ. Тэгээд би гэртээ очимооргүй байна. Манад очиод хэдий маавад ирэхгүй юу? Танад би хонч болох уу гэж асуулаа. Том хоёр охин маань амралтын өдрүүдээр өвөө эмээгэнд очсон байсан болохоор би огт цааргалгүй дуртай зөвшөөрсөн. Тэгээд том охиныхоо өрөөнд Сильвиаг, дунд охиныхоо өрөөнд 2 хүүхдийг нь орууллаа. Фицрой гудамдах тэдний гэрээс би сойз, унтлахын явцас, эм тан, Сильвиагийн дөнгөж уншиж эхлүүлээд байсан 2 ном, бас нэг дэгжин дайшинц гэд загсан болгоныг л авчирч өглөө. Эргэж ирээ Сильвиагийн 2 хүүхдийг баг охинтойгоо цуг усанд оруулж, хоолж унтлан оронд нь орууллаа. Тэгээд оройн хоолой бэлдсэн. Нэг үгээр бүх зүйл хэвийн тайван байлаа.
Миний хийсэн дахианы шүл нөхөр Жеригийн мань ханиадыг бүр багч гисэн дарж Сильвиаг болохоор бүр сэргээгээд өглөө. Тэр орой Сильвиа миний бэлдсэн юм бүхэнд төмсний нухаш, ногооны хачир, салаад, сохогийн Франц дэлгүүрээс авчирсан даршилсан мах гэд бүх зүйл сэтгэл хангалуун байсан. Гэтэ чухам юун тухай ярилцсан одоо бол нэг сайн санахгүй байна. Ямар ч тач өөрийнх нь байр байдлын талаар сэтгэл санаа нь ямар хуу байгаа тухай онцгойлон нэг ярилцаагүй санагдаж байна. Харин оройхон нь Жери бит хоёрыг орондоо орохын өмнөхөн Сильвиа намайг хажууд нь жаахан суугаач гэж хүслээ. Тэгэд хид хэдийн юм зэрэг ууж байгаагаа хэлээд ихэнх нь нойр нэм шүн унтаж чадахгүй байгаа өглөө сэргэлэн цовоо бай гэх юм бол бас л ийм уух хэрэгтэй болдог гихчлэн зовлонгоо тооцсон. Дараа нөгөө хідэн эмээсээ хид хидийг уучаад миний талаар огт мэдэхгүй хүмүүсийн талаар тэднийг яг л бидний дунд танилуд байгаа ихтэй бүр баахан юм ярьсан. Тэр надад бүр жаахан хачин чигтээ санагдсан ч гэсэн нойргүйдч ядарсандаа л ингэж байна да гэд би нэг сүйтэй бодоогүй. Гэтэл хэдхэн хормын дараа түүний ярианы өнгөөс илт өөрчлөгдөн төрх царайнд бүр сэргсэн мэт болж ирээд нөгөө нөхөр Тед тэгээ Асия хоёрын тухай ярьж эхэллээ. Асия гэдэг нь Тедийн нөгөө Сильвиагаас шалтгаан болсон өнөөх Асия уйвил гэдэг эмэгтэй билээ. Сильвиа тэгэхэд бүр маш ууртай, хартай, бүр амарч гэмээр болж ирсэн нүдэнд одоо ч харагдах шиг болж байна. Тэд Асияг Испани руу авч явсан байлаа. Нөхөр нь Тед. Харин Сильвиа нөхрөө тэр хүүхний хооронд хүүхдүүд авч явахгүй. Английн хүүтэнд дүнсгэр орсноос холдуулахгүй өстө өөдгүй юм а. Хүүхдүүд нь ойрт нэг л ядрангуй байгаа. Тэдэнд л тэнгисийн агаар илүү хэрэгтэй байсан юм гихчлэн гомдолж байлаа. Би хариуд нь олигтой юм хэлж чадаагүй. Сар гарахны дараа болох улаан өндөгний баяраар охин хүү хоёр аваад нарлаг сайхан газар очихгүй юу? Италич байж болно шүү дээ. Итали бол Испаниас хавьгүй дээр гих зэрэгээр сэтгэлийн засгийг нь оролдлоо. Тэгтэл Сильвиа гинтхэн дуугараасна. Улаан өндөгний баяр бол хаач байсан юм гэжлээ. Бид ингэж тэгсэр нилийн орой бараг шүн дунд үед унтсан санагдана. Харин цагийн дараа нийгсэрж өссөндөө үйлсэн болохоор би түн сүг нь халааж өглөө. Гэтэл Сильвиа хүүгээ дуудаж байна. Би ч хүүгэн тэрвэрэд ээж нь авчиж өглөө. Утсангүй Фредэ охин ч ээж хооронд ирлээ. Хэсэг хугацааны дараа Сильвиа хоёр хүүхдээ оронд нь оруулж чад надаас өглөөний ийм уух цаг босноо гэж асууж байна. Би хариуд нь цаг яагачгүй бүр үүр хаярахч болоогүй гэсэн чинь. Гэтэл тэр бас л би унтж чадахгүй байна. Дэрэгдмэн жаахан хань бол суугаач гэж гуйлаа. Хэдий хүнжилтэд орсон ч тэр байн нүдээ нээж намайг орныхын хөл дээр сууж байгаа үгүйг намайг ер нь явчихаагүй байгаа гэсэн аятаа ойр ойрхон шалгаж ижлээ. Тэгж бараг хагас цагийн дараа түүнийг бүх гэгч нь унтсны хойл би өрөөрөгүй явсан юм. Зангаа өглөөн тэр овоо сэргэлэн босч ирсэн. Өглөөний имээ уугаад унд цайгаа сайн идэж уулаа. Тэгэд хоёр хүүхдийг нь харахад нь тусланаа. Гэрт нь өглөөгөр ирнэ гэсэн нэг совилогч эмэгтэйрөө уцас цохиод ирэх хэрэггүй гэж ятгсан боловч цаадхан зөвшөөрсөнг. Би Сильвиагийн эмч ноён Жон Хордрыг бүр хэдэн жил өмнөөс түүнийг бүр Сильвиагийн хувийн эмч болохоос ч өмнө таньдаг байсан. Өглөөний цайны дараа би түүнтэй бүр хэрэг болгон уцаар ирлээ. Тэгэхэд Хордер эмч юм болгонд урдуур нь ороод хэрэггүй. Хүүхдүүдтэй хэрэгтэй чухал хүн гэдгийг Сильвиа мэдрэх хэрэгтэй гэж надад зөвлөлөө. Эмчийн зөвснөр би хоёр хүүхдийг нь угаалгын өрөөнд авч орохдоо хоол цагийг бэлтгэхдээ Никийн жихвийг солихдоо гэд юм бүхэнд Сильвиаг дэрэгдээ байлгаж илаа. Гэвч Сильвиа хуруугаач хөдлөсөнг. Аяг, халбаг, гарын алчуур бүр хүүхдийн хувцас хунарч гар хүрээг. Тэр оройгоо Сильвиа надад захиж гэрээсээ авчирсан мөнөх дэгжин дайшин зай өмслөө. Хөх саарл оруулахдаа маш гоё дайшин байж лээ. Намайг сайхан харагдж байна гэхэд тэр үнэхээр сэтгэл хансаатай үл хэлэг нэмсгэлсэн. Тэр нэг хүнтэй уулзах хэрэгтэй байнааг гарч явлаа. Гэхдээ хинтээ гэдгийг хэлээгүй. Гарахтаа тэр охин хүү хоёроо сайхан амраарай гэд үнслээ. Харин яг үүдэн дээр очисон хойноо гинэт охин руугаа огцон мэрэж хараад ээж нь охинд хайртай шүү гэж хэллээ. Хожим мэдхнэ Сильвиа тэр өдөр салсан нөхөр Тэдтэйгээ уулзсан байж. Сильвиа хэдэн цагт эргэж ирснийг би мэдээгүй. Бид хоёр тэр орой дахиад үг солиогүй. За ингээд дараа өглөө тэр галтгооны ширээний 50 гихч суугаад манай гэрийн ням гаргийн өглөө тусгайлан бэлтгэдэг элбэг дэлбэг өглөөний ундыг ихэд тааламжтай хүртсэн. Сильвиа тэр өглөө бүр огт өөр хүн болсон юм шиг хачин жаргалтай харагдж байжлээ. Хүүгээ бүр өөрөө хооллож, аягтай кофегаа тамшаалан ууж, амттан идэж, жаахан дар суух уу гэхэд ч татгалзаагүй.
Өдөр нь хүүхдүүдийг унтсан хойно томчууд бид жаахан дарсандаа халцгаас нь бүгд дуг хийгээд авлаа. Тэгээ өдрийн 4 цаг үед цай ууцгааж хүүхдүүдтэйгээ тоглолоо. Өвлийн орой гэхэд цаанаал нэг дулаахан нэг л амгалан тийм тайван үдшиж байсныг би санаж байна. Би дотроо 2 томьёогоо утахгүй ирэндээ бүгдийг харин яаж жоохон багтааж унтуулд юм блэ. Бүр болохгүй Сильвийг хамгийн дэд давхар руу гаргандаа гэхлээр аар сарах юм бодож зудлаа. Гэтэл Сильви гинтгэл бид гурав одоо харъя да гэд. Орой босон хойно яах нь вэ гэж намайг дургацад тэр угаа хувцсыг хунар их байна гэрт. Нөгөө сөвлөгч эмэгтэй маань ч өглөө ирэх ёстой гэжлэн баахан тайлбар тавилаа. Тэгснээр гинтл ухсгийн юм хумаа базаагаад цүнх саваа янзалж эхэллээ. Нөхөр маань ч түүнийг хоноод явуулдаа гэж гуйлаа. Харин Сильвия харинаа би одоо харинаа гэд зүтгэсээр байсан болохоор Жэри түүнийг 2 хүүхдүүдтэй нөгөө машинаар хүргэж хөрөллөө. Би ч Сильвиг ахаа шалсангүй. Үндэ хамгийн хүнд хэцүү үе ингээд өнгөрлөө. За сэтгэл нь одоо сэргээ үз 2 хүүхдийг нахаад харж хандхаарг боллоо гэж би битүүхэндээ баярлж байснаа нуугаад яах вэ? Тэгтэл нөхөр маань эргэж ирээд Сильвиг машины арын судалд бүр замын турш уйлсан. Ээжигээ уйлахыг хараад 2 хүүхдэн дагаж уйлсан гэлээ. Үүнийг сонсоод миний сэтгэл бүр үүмэрч орхилоо. Нөхөр маань машинаа зогсон арын судалд Сильвигийн дэргэд суугаад түүнийг тавьшруулан ийм байдалтай хараад хэрэггүй. Буцаад манайх руу явъя гэж гуйсан боловч тэр зөвшөөрөөгүй. Харин гэрийнхэн үүдэнд буух үедээ тэр хэдийн тайвширсан байж. Гэтэл Сильвия зүгээрс нэг тайвширсан биш. Харин айхтар том шийдвэр гаргасан байж. Дараа өглөө нь буюу 11-ний даваа гарагийн өглөөний 9 цаг үед манай утас хангиж хордор юмч Сильвиаг амиа хорсон гэдгийг хэлсэн дээ. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад энэ аимшигт энэ дэлхийн хамгийн аимшигт амиарлтын тэр тухай ярина. Нарийн өстэй айхтар яриа болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголдо шинжлэхтлээ Skytel компани маань ивэнттэй ажиллаж байна. Тэгэхээр Монголдо илүү Skytel компани дараа төлбөрт үйлчлэгээндээ шинжилэлт хийсэн байгаа. Яг бодиттой. Тэгээ илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү датаг санал болгож байна. Тэгэхээр хурдан дата гэдэг бол одоо хамгийн чухал зүйл байгаа дээ. Тэгэхээр дараа үеийн мобайл интернет сүлжээний хурд чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөр дата хэрэглээг GB буюу гигабайт алхамтай болгон шинжилсэн. Тэгэхээр та илүү их дата хэрэглээд илүү их бага төлнөл гэсэн үгээр санана. Тийм бил ийм бил энэ өмнө нөгөө мегабайт хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайт болж байгаа шүү дээ. Тэгэх юм бол 1 цагийн кино үзэхэд чинь урд нь 6000 орчим төгрөгийн одоо зарцуулалт гардаг байсан бол одоо бараг 2000 төгрөгөөр үзэх юм бил. Тэгэхээр хэрэглээ нь 3 дахин их. Тэгс мөрлөө үнэ 3 дахин багуулчих. За ингээд те илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү дата гэсэн үг шүү дээ. Тэгээд датанд дууссан ч гэсэн бас нэмэлт багц авах шаардлагагүй. Шууд өргөжлүүлээд хэрэглэх боломжтой гэдгээр маш их даваа талтай байна. Тэгээд Монголд үйлчлэгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ сонгоод одоо илүү мэдрэх боломжтой. Тэгээ Skytel-ийн үйлчлэгийг Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk мөн Skytel аппликейшн нь ер нь маш амар байдаг. Тэгээ өөрийнхөө дата хэрэглээ нэгж бүх юм хянаад явахад амар байдаг. За веб ашиглан бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой. Холбогдох хүчний дугаар нь 91 11 19 52 гэсэн байна. Skytel цэгийн маань гэдэг та бүхэн сайтаар нарж харж болно. Мөн Facebook дээр Skytel official гэдэг дагаад аваарай. За нэвтрүүлгийг үндэтгэж байгаа Skytel-ийнхаа хамт олонд их баярлалаа. Амжилт хүсье. За ингээд яг гэрлүүгээ харьнаа гэд машинда маш их хүйсэн байгаа шүү дээ. Тэгтээ шийдвэр гаргацсан байсан. Ингээ амарсан ба. Сильвия Плат Бекрийн гэрээс харьсан оройгоо үнэхээр ч амиаг өдөхөрийг хатуу шидэж юм бүхнийг нарийн төлөвлөсөн байж. Тэр маргааш өглөө нь 2 хүүхдийнхээ идэх талах, уух сүг, унтлахын өрөөнийх нь гадаа нь бэлдэж тавьчихад. Тэгээд хаалга үүдийг нь туузан наалт, нойтон алчуур, зузаан даавуугаар ингээд битүүмжсэн ба. Нэг өрөөнийх нь хаалганы завсаар нэг юм оруулахгүй гэдэг чинь юу оруулахгүй. Тэ. Тэгээд бичгийн ширээн дээр хоолдор эмчи утасны дугаарыг бичсэн өөц цаас ил тавьсан. Ингээд Сильвия шүн дунд үед галтгоонд ороод хамаг юм арчиж цэвэрлээд бүр зэгцэлж байгаа. Тэгээд хийн зух одоо энэ бид нар тухок гэж ярьдаг те дотор нөгөө талхмал хийдэг хийн зухаа асаагаад өмнө нь дөрвөн хөлж байгаад толгоогоо шургуулж. Түүний цогцыг өнөөх эргэж тойрох үүрэгтэйсэн сувлэгч эмэгтэй
Мөн байрных нь хаалгыг эвдэж орсон орон сууцныхан засварчин 92 маргааш өглөөнд буюу 1963 оны 2 дугаар сарын 11-ний өглөөний 9 цагт болсон ба. Цагдаа шинжээчдийн дүгнэлтээр Сильвия Плат шөнийн 4 цаг 30 минут үед амьсгалахаас аимшигт амиа оролт гэж нэвтрүүлэг нэрлсэн шалтгаан тэр 4 хөлжод тэгээд тасаацсан. Тийм учраас хүүхдүүдийнхэн тэр хаалгыг тэгж битүүрнэлсэн байх нь шүү дээ. Энэ бүх явдалд нөгөө нөхөр Тед Хьюзийг нь буруутгаж түүний үнэнч бус байдлаар Сильвийг үхэл рүү түлхсэн гэдэг хүмүүс одоо ч байдаг. Английн баруун Йорк ширдэх одоо Сильвигийн бурсны чулуун дээр сэлгээтэй Сильвия Плат Хьюз гэд энэ нөхрийнх нь овгчтой Хьюз гэдэг тэр бичээсний сүүлийн нэрийг арилгаж дарах гэсэн үйлдэл бүр нэг бус удаа гарч ирсэн. Хьюзийг бүр аль уурчин хүчирхийлж гих зэрэг цоллох хүн ч олон байсан. Гэхдээ энэ үнэхээр үндэслэл муутай гүтгэлэг. Сильвия аавыгаа нас барснаас хойш буюу бүр жаахан охин байхаас л үхэл хагаслын сэдвээр өвчлөөд байсан гэхэд бүр хэлсдэггүй нэр. Өөрийнх нь бүр хүлэнчөрснөр 2 удаа амиа орлох гэж оролцсон гэдэг ч гэсэн үүнээс ч олуудаа амиа югүйтгэх гэж оролдож байсан байх магадaltaй. Үүнийг нь ээж нь баталж хожимно. Мөн хордер нарын бүр олон эмч дээр нөгөө боосонд өсвөр наснд нь түүнийг эмчилж байсан гэх сэтгэл зүйч эмчнэрийнх нь дуу нэгтээ хүлэмжшөрснөр Сильвия bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцийн эмгэгтэй бүсгүйсэн. Тэгэхээр хоёр туйлд сэтгцийн эмгэг гэж ямар аимшигтай зүйл вэ гэдгийг хэлэх гэж үзээ те мэдгүй юм байвал ийм хүмүүсийг өргөдөж хайрлж ойлгох гэж хичээрээр те. Сэтгэл санааны байдал гинтхэн л туйлын өндрөөс туйлын намд орлоо шилждэг маш хэцүү хүч. Ийм эмгэгтэй хүмүүс тэр нөө сэтгэл хөөрлөх үедээ болохоор хэвийн бус гэмээр бүр маш өндөр түвшинд идэвхтэй ирч хүчтэй байдаг. Гэтэл нөө сэтгэл гутралын үедээ ямар ч идэвх сонирхолгүй болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж гэх юмгүй. Ирээдүйдээ бүр өчүүхэн төдийч итгэх ойлцдог. Нэг үгээр үхэх амьдрахын аль нь чутгагүй. Энэ үхэл амьдрал гэдэг хоорондоо огтоос ялгаагүй болж ирнэ гэсэн үг. Ийм аимшигт байдалд ордог. Сильвия эдвэхтэй сэргэлэн цовоо байхдаа бол хэд хоногор бичдэг. Нөгөө гайхалтай бүр үнэхээр гайхалтай тэр яруу нэргүүд одоо бичдэг үстэй шүлгүүдээ. Харин санаа сэтгэлээр унсан үедээ байнга үхэх тухай л бодно. Үүнийг нь эргэн тойрны хүмүүс нь сайн мэддэг, түүнийг ойлгож түүн туслахыг хичээсээр ирсэн. Нөхөр Тед Хьюз нь эхнэрийнхээ араас бүр маш ихээр харуулсан гашуудсан. Хэдэн жил эн чинь өөрөө бас яруу найрч хүн шүүд. Хэдэн жил бүр огт шүлгвчээг. Найз нөхөдтэй бүр ингэж хэлсэн ба. Амьдрал минь ингээд дуслаа. Үүнээс цааших юм бүхэн харин огт амьдрал биш гэж хэлжсэн. Гэхдээ эхнэрийнхээ шүлгүүдийг эмгэтхэн бүрэн төврийг нь 1981 онд хэвлүүлсэн нь яруу найргийн төрлөөр 1982 оны Пулитцерийн шагналыг хүртдэг. Сильвия Плат энэ шагналыг нэхэн хүртсэн түүхэнд 4 дахь найрагч болж. Нөхөр Тед Хьюз нь эхнэрээ нас барах үед нөгөө нэр холбогдоодсон зохиолч Асия Увил гэдэг эмэгтэйтэй байгаа шүү дээ. Тэр эмэгтэйтэйгээ 6 жил хамт амьдарсан. 1965 онд Александра гэдэг нэртэй охинтой болж. Асия болохоор дөнгөж 3-тай болон нөгөө ой гарантай үлдсэн Сильвигийн нөгөө 2 хүүхдэд яг ээжийнх нь оронд ээж болж тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж халамжилсан. Гэвч нөгөө олонний хил ам үзэн ядалт Асиягийн санаа сэтгэлийг бүр төөлдүүлсэн. Өөрөөх нь үгээр би энэ Сильвигийн сүудрээс холдож чадахгүй байсаар байна гэд. Ингээд 1969 онд мөн амиаг өвтгчтэй. Энэ гашуун түүхийн хамгийн имгэлтэй. Асия ардаа үр хүүхдээ үлдээхийг бодог. 4 настай нөгөө Александра охиноо эхэлж хөнөөчхөд дараа нь яг Сильвия шиг өөрийгөө хорт хийгэр хордуулан амиа орлцсон. Тед Хьюз болохоор 2 хүүхдээ олонний хил амаас хол байх хэрэгтэй болно шүү дээ. Ингээ бүр Английн бүр хөдөө бүйдэд очиж суур шүү дээ. Сильвия Асия хоёр араас тэр насан турштай эмгэнэн гашуудж шүлэг хүцээр байгаад 1998 онд 68 наснда хорт хавдраар өөдөлсөн. Түүнийг өдгөө Британий орчин цагийн 50 шилдэг найрагчийн нэг гэж үздэг. Сильвия Тед хоёрын нөгөө 2 хүүхдийн тухайд нь охин Фреда нь зохиолч зураач болсон. Австралид олон жил ажиллаж амьдарсан. Тэр одоо болохоор Британийн баруун хязгаарын Уэльс нутагт олон зүйлийн шувуу үржүүлээд амьдарч байна.
хамгийн гол нь ээжийнх нь нөгөө сэтгцэн эмгийг удамших вэ гэж эмээсэндээ үр хөвгтэй болог. Хүсэг. Харин аавыгаа даган нөгөө Английн хөдөө нутгаар явсаар байсан биологч загас судлаач болсон хүн Николс нь 2009 онд 47 наснда Америк Аляск мужийн нутагт сэтгэл гутралаас болж амиа гүйтгсэн. Удамшсан. Хэрв яг энэ нэвтрүүлгийг сонсож байгаа та болон таны ойр дотны хүн сэтгэл гутралаар шаналж те амиа хорлох бодол тээж байгаа бол яаралтай мэрэгжлийн хүнд хандаарай. Яаралтай. Энэ маш аюултай зүйл. За ингээд энэ нэвтрүүлгээ те одоо мөндөр сувгийн зохиолч Лавглмийнхаа орчуулгаар Сильвия Плат амиа гүйтгээс 6 хоногийн өмнө бичсэн нэгэн шүлгийг энэ Од мөндөр гэд YouTube-ийнхаа бид комент хэсэгт оруулъя. Та бүхэн Од мөндөр сувгад subscribe дарж нэгдэр. За баярлалаа. Гашуун төгөөс. Харин тий одоо нэг амиа орлт гэдгийг араас тэгээд маш олон харц цэрдэлтэй хүмүүсийн нарийн ойлгож чадхааргүй тийм янзтай явдлууд болдог учраас тэгээ араасаа ингээд дагуулад олон хүн буруутгагдаад ингээд явж байгаа. Тэгээд нөгөө уран зохиолч найрагч хүмүүсийн ихэнх нь нөгөө эрэгтэй хүүстэй байдаг. Тэгээд цөөхөн эмэгтэйчүүдийнх нь нэг байна. Тэг яагаад нөгөө эмэгтэй хүүс бас бага байдаг гэхээр нөгөө гэр бүлээ авч явах. За одоо манай энэ бүсгүйгийн манай өөрөө гаргасан нам дээр хэлж штэ. Их хүн болоод тэр уран бүтээлч хүний зөрчлийн тухай гаргасан гэдэг энэ дээрээс нь бас харагдаж байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцааг үзэлийг санал болгож байгаа Ариг банк болон Монголдо шинжлэхтлээ Skytel компани ивэнтдгээ ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрэлээ. Дараагийн дугаараараа ирэх уулзъя. Баярлалаа зандаа. За баярлалаа өрнө. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.